Нэвтрүүлэг мэдээлэл надтай хамт өргөдөг найзуудынхаа ертөнцөй аялцгаая. Сайн байцгаана хүүхдүүдээ өд бид цэцэг гоодгоо нэвтрүүлэг эхэлж байна. Одоо би цочноо танилцуулъя. Дархан Баяр. Баатар. Баяр штэ. Баатар тийм миний үуч юм блэ миний үгийн нэр. Дархан Баатар. Дархан Баатар. Дархан Баатар 5 настай. Энэ нэвтрүүлгээ бид нар ч одоо ямар байгууллагатай хамтарч ирж SCS компанитай хамтарч байгаа. Тийм. За энэ ямар учиртай компани блэ? Уурхайг ажилдаг. Уурхайн компани тийм үү? Уурхай гэж хаана байдаг лээ Дархан Баатараа? Мэдхгүй те. Миний үг аав нь ажилдгүү тэнд. Чихрээ эдэл жаргацсан те. Хин гэдэг миний үг аав юм. Төгсөн төгөлдөр. Төгсөн төгөлдөр. Жинкнээсээ бол төвшин төгөлдөр шүү манайхаа. За тэгээд аав нь хаана ажилдаг гэж энэ чамд? Тийм битгээ. Юу хийдэг гэж энэ аав нь? Бас мэдхгүй юу. Би чамд хэлж өгье заа юу. Сая өчигдөр битээр нь штэ танаа аав чи ажилдаг ажил дээр очлоо. Тэгсэн чи юу байв алуу чи ярьдаа бол мэдхэ. 4400-аас X-Factor байсан. Тий, нөгөө нэг ийм том машинуудтай байлаа штэ. Тэр том машиныг хэн барьж ийна гэсэн чи хэн барьж ийсэн? Аав. Тий, танаа аав чи өстө том машин барьсан ингээл дугуун гэхэд чи ингээд Бүр амар үнэтэй машин. байшин шиг том дугуйтайгээ боддоо Дархан Баатараа. Амар маш үнэтэй тий. Тий, тэгээд тэрүүгээр чинь ямар юм олборлоод яагаад байгаа вүлээ? Тэр X-Factor тэр машины нуруунд дээр нь ингэж хасгаад Юуг асгаж байгаа? чулуу хасгаад тэгээд дээшээ гарч яваад Яагаад гэж асгаад байгаа вүлээ? мөр төлхийдэг. Тий, тэр машинуудын нэрийг юу гэж хэлээд чи чэжсэн үү? MT-400. MT-400 гэж байсан. Өөр юу байлаа? Factor. X-Factor байсан. Өөр юу байсан? Өөрөө имлэг машин. Бульдозер байсан. Имлэгийн машин хүртэл байлээ шүү дээ тэнд. Тэгээ бүр гал команд. Бүр гал команд байсан тий. Тэгээд тэнд чи юу ингээд авж байгаа вүлээ газар доороос? Чулуу. Тий. Чулууг аваад тэр чулуун дээр юу байдаг лээ? Чулуун дараа нүрс. Нүүрс байгаа. Чир нүрсийг чинь манай монголчууд юу гэж хэлдэг вэ? Хар алт. Тийм чухал зүйлийг гаргаж аваад тэгээд боловсруулаад баяжуулаад тий. Тэгээд яадгүй. Тэгээд Цааш нь түгээдэг байх нь байна тийм үү? Тэрийг дараа нь үйлдвэр тайл хунар та газар ингээд гой дулааны илч болгодог байх нь тийм үү? За гих мэтлэг. Миний үгийн аав чи ийм чухал ажил хийдэг байх нь тийм үү? Тэгэхэд манай Хатан Баатар энд одоо сургуульд орсон байлээ шүү дээ мэдхээ. Миний үгүй чи ямар сургуульд орсон? Хэддүгээр сургууль юм? Хэдгээ. Нэгдүгээр сургуульд орсон уу? Нэгдүгээр сургуулийн нэгдүгээр ангид орсон уу? За, хичээлд орсон чи ямар вэ? Гой. Миний үгийн багшийн нин гэдэг. Мэдгээ. Багшаа мэддэггүй сурагчд байна да одоо. Эмэгтэй юу, эрэгтэй юу? Бас мэдгээ. За, танай ангид сурагчд байна уу? Бага. За, эмэгтэй, эрэгтэй янз бүрийн хүүхдүүд байна уу? Найзтай басна чи? Болоогүй юу? Одоохондоо мэдгүй байгаа юу бас? За, тий сургуульд сурах гоё юу? Цэцэрлэгт явах гоё юу? Царгалт. Юу нь гоё вэ? Цэцэрлэг. Яагаад? Бэж. Юм бодох нь гоё вэ гинэ. Цэцэрлэгт миний хөө боддоггүй байсан юм уу ерөөсөө? Боддог байсан. Тэгтээ сургуульд илүү гоё бодоод байна уу? Чи өөр цэцэрлэгтээ юу их дуртай байсан? Хоол идэх дуртай байсан уу? Унтах дуртай байсан уу? Дурггүй. Тэгвэл одоо сургуульд яадаг вүлээ? Унтдаггүй. Унтдаг. Тэгээд чамд гоё байгаа юм тий. За тэгээ сургуульд миний үд юу зааж байна одоо? Янз бүрийн. За юу заасан? Тоолд сургасан уу чамд? Чи цэцэрлэгээсээ л тоолж чад юм уу? Одоо чамд үзүүлэн заяавал мэдхээ манай найз хэд тоолдгийг үзүүлнэ. За анхааралтай. 10. Тий харин тоолоорой. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Яа, онц манай үл мэдх одоо 20 хүртэл үргэлжлүүлээ тоолоорой. 10-аас уу? 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23. За тийм ээ тий та мундаг л да бүр 32 33 тийм би мэдж байгаа баярлалаа. Би зурд талж. Тэгнэ чи бүр 1000 хүртэлч тоолох бах тий. Ах юм чинь аргагүй штэ чи. Ингээд тоолоо сурцсан юм уу миний үчи? Мундаг юм а тий. За чи тэгээд бас өнгө их мундаг мэддэм байлээ тий. За одоо та хоёр уралдаад өнгө хэлнэ шүү. За юу. За. Өдмөнага. Яга. Хара. Цэнкэр. Сар. Ногоо. Зүйтэй. Улбар шар. Улбар шар. Энэ. Ногоо. Бүдэг ногоо. Цагаан. Тий. За өөр энэ ямар өнгө лээ? Хэлцэн үү? Улаан. Миний үгийн хамгийн дуртай өнгө нь ямар өнгө? Өдмөнага. Үжмэн яга. Ягаад гэвэл хэлэх болгондоо үжмэн ягаан л гэдэг. Ягаад үжмэн ягаан дуртай юм? Юу үжмэн ягаан өнгөтэй байдаг лээ? Усан үзэн байдаг үстэй. Өөр үзмэн ягаан өнгөтэй юу идэм бэ үл мэдхээ?
Эзмээ гэсэн юу? Тэ би бодсон ч ерөөс олохгүй. За тэгвэл ингээ шар өнгөтэй юу байдаг вүлээ? Тэнгэр дээр байдаг. Нар зүйтэй. Нөгөө Сарангийн цэцэг. Сарангийн цэцэгтэй. Шар өнгийн цэцэг байдаг. Яг үнэн зүйтэй. Нөгөө мах ямар өнгөтэй лээ? Тэгэхэд шараагүй байхад цагаан улаан байдаг. Шарцсан байхад бол хар өнгөтэй. За ямар сони масуудын те. Энэ ариун нэгч одоо чи мах идэх дуртай юу? Дуртай. Яа. Гэхдээ миний сүд өвддөг. Сүд нь мах идэхээр өвдөд байгаа мó? Өөр юу идэхээр өвдөж байна? Чихэр идэхээр өвдөхгүй байна уу? Өвддөг. Яана би тэгвэл буруу чихэр идсэн байна те. Дай хөршөө. Буруу мөгцөн үү? Гайгүй. Гэтэ би долоогоо дахаар гайгаа. За болж тээ. Хадаж идээд байх юм бол илүү хүн өвдөн. Тож идээд байх юм бол зүгээр. За. Миний хүүчин за махан дуртай, чихрэн дуртай, өөр юун дуртай? Жимс дуртай юу? Циганд дуртай. Шийгон дуртай. Шийгоо чи ямар өнгөтэй вүлээ? Дотроо улаан. Зүйтэй гаднаа. Гаднаа ногоон өнгөтэй. Тэгээд дотор талдаа гадна тал улаан өнгийнх нь гадна талд нь хар байдаг те. За зүйтэй. Өлбид хий идэх дуртай лээ. Би юу? Нөбиний пицца. Пицца идтгүү чи? Идэж үзсэн үү? Дургүй юу? Би нэгийг л хийдэг. Ихийг идэхэд хэцүү те. Надаас тэгж Би санагдав юм. 3-ыг идчихсэн. Ямар их химбэ Хайрцаг юм. За би бодоод байсан чи нэрэ бид гурван яриад байсан нэг сэдвийн юм нэг хар өнгөтэй байгаа да. Юу хар өнгөтэй вэ? Нүд. Биш ээ. Нөгөө газраас ухаж авдаг чи юу лээ? Аавынх нь ажилдаг газраас ухаж авдаг юу лээ? Бактер. Биш ээ. Тэр ингээ ухаад авдаг юм нь юу лээ? MT404. Биш ээ. Нөгөө нэг юу гэж нэрлээд байдаг вүлээ? Ямар хар өнгөтэй юм байдаг вүлээ? Галт үлдэг. Нүс. Зүйтэй ёо үл мэдхээ мартцсан уу? Нэрэ нүрс чинь хар өнгөтэй тийм ээ. За миний хүч мундаг байж сайн байна. За одоо гурлаа нэг юу яйтаа. Гэхдээ нэг дуу дуулъя л та тхүү. Ямар дуу болох вэ гурлаа? Алтан навд. Гоё. За одоо манай найз алтан навчиг дуулаа шүү. За юу. Тагаш туулаа. Алтан навд хэслэдэ анисо упслата есэн цааны нэгэн бол есэ бидний баяда. Нахамжтай таунлада намтад цангаулада эзэнслээ дагаад эдэн захаар явлаа цайхан цагаан байсантай гайхан олон хөөхтэй сургууль дээрээ багшаа авчихсмаа байтаа. Ой. Надад нэг дуу. Ямар гоё дуулдсан бэ чи? Ийм олон бадагтай дууг чийжилчихэж байгаа мó? Көм мондөг юм. Манай хөл мэдхий юу дуулах юм? Би юу? За бодъё. За чи бас сургуулийн тухай гоё дуу дуулаадсэн шүү дээ дээр. Юу л эрдэм номоо яагаад гэд мартцсан уу? Мартсан шүү дээ. За. Тэр шиг одоо манах заахгүй шүү. За. Тэгвэл нэг дуртай дуу дуулах. За тэг. I'm sitting in the morning дуулах. Дуул. The diner around the corner, I am waiting. It's a concert, the minutes. So, Connie is a feeling funny Oreo, the feeling on Oreo. She's always all when the no was coming, man. Here is over, to see you. There's the mental hospital. Яа, чи ойлгосон юуны тухай дуулж байгааг юм? Ялгаагүй. Би бас ойлгоогүй. Би өглөө нүуний I'm Sherry-гийн ихэлсэн штэ. За. Би өглөө босож кофений шоп орсон гэдэг дуу юм уу? Үгүй ээ. Кофе гэж юу бидэх үү? Кофе гэж сонссноо ер нь нэг уудаг юм байдгийг. Ээж уудаг. Ээж нь кофе уудаг. За тэгвэл чи мэдхийн ээжээс асуугаараа. Энэ ах одоо нэг дуулаад байсан нэг юу гэнэ кофе уудаг гэж дуулаад илээ нэг дуугээ хэлээрээ заа юу. За тэгээ кофе шоп гэд чи тэр өчтөр уурхаа дээр очиход юу шоп гэж ялаа санаж гин үү? Чи тэр амдураад юм худалдаж авах гээд орсон шүү дээ. Тэгээ тэгсэн чи юу байлаа? Тэр машинуудыг хэрэгсэлсэн. Засварын шоп байсан те. Тэгсэн чи хоёулаа кофе шоп гэдэг. Тэгвэл шоп гэдэг. Тий энэ чи үнэрэгдээ бол юм застдаг газар юм. Нөгөө том манай Дарханбаатарын аав төвшин төгөлдрийн нөгөө нэг барьдаг том машинуудыг застдаг газрыг харин битээр шоп гэж одоо дэлгүүр үгээ бодоо орох гэж ийсэн шүү дээ Дарханбаатараа. Йоо тэгсэн чинь төвшин төгөлдөр шоолоод. Йоо тааш чи юу яриад байгаа юм бэ? Энд чинь тийм зардаг мардаг кофе байхгүй шүү дээ. Энд чинь ийм байгаагийн хуулийн ингэ. Йоо тэгсэн байхгүй юу? Танай ээж чи ин гэдэг гэлээд нэрээ. Наранжул. За
зул. Наранзул ээж. Миний үчи Анит юм бэлээ те. Хин гэдэг лээ Анагийн? Оронгоо. Агагийн ингээд үлээ. Манлайбаатар. Яа. Манлайбаатар ахын Дарханбаатар дүү юм уу? Яа, та хоёроо гоё нэртэй юм аа. Манай Наранзул ч гэсэн гоё нэртэй. Миний үчи тэгээд одоо Наранзул игчтэйгээ тоглож гин үү? Оронгоо биш ээ. Оронгоо игчтэйгээ тоглож гин үү? Мөнхбаатар ахтайгаа тоглож гин үү? Агатайгаа тоглож байгаа. Игч нь миний үг тоохгүй байна уу? Ангана тоглоё ингээд уцаараа тоглодгоо. Анид юу хийж ийн ер нь оронгоо? Гэрээ зөвлөн. Гэрээ шивлдэг. Тийм үү? Бас аяг тавг угаадаг. Агаа нь тэгээд цаал угаадаг. Ямар мундаг юм. Тэгээд одоо Дарханбаатар дүүн юу хийж ийн? Ямар ажил хийж ийн? Чихэр идэг ажил хийж ийн үү? Окей. Ямар ажил хийж ийн? Хогийн цав. А? Хогийн цав хийдэг. Хогийн сав хийдгээ. Яаж хийдэ хогийн савыг? Окей. Хогийн цав нь ингээд хайдаг. Үгүй ямар мундаг юм бэ? Тэр чи чухал ажил шүү дээ. Чи чадж гин үү тэгээд? Садж байгаа. За тэгээд даад юм уу тэр хогийг чинь? Даадаг. За тэгээд тэр Агаа бит хоёр хамтдаа. хамтдаа хийдэг. За тэгээд хогийг чи хаашаа хаях хэрэгтэй байдаг үлээ? Хогисоо. Нэр юу? Хогисоо танаа гэрээ ойр хаана хаях хэрэгтэй байдэ? Одоо шууд галаа гэж хэлэх үү. Үгүй байж л дээ чи. За хогоо Ингээд хаашаа? гэрээсээ гараад энд манай хогийн цавыг хайдаг юм байдаг. Тэгээд ингээд гараад энэ чинь хайдаг. Хогийн савтаа аваачаа тэр газар аваачаа ичдэг. Онц сайн. За өстө чухал ажил хийдэм байх шүү чи. За юу. Хүн чи ер нь их тийм ажилсаг сайн хүн болъё гэвэл хамгийн эхлээд их сайн хогоо сайн зөв хайж сурах ёстой гэсэн шүү дээ. Хогоо ангилж. Тий, хогийг ангилна гэж чи сонссон уу? Цансаг. Аль чи ярьдаа үлмэтгэ. Хогийг ангилна гэж одоо энэ цаас хайдаг хог энэ шил лаз хайдаг байлгээ гэж бодоход одоо миний гарт лаз байна гэж бодъё. Энд чи лаз гэсэн те. Тий. Лазны зурагтай газар дээр ингээд лазаа хаяад энэ чи шилээ амжин миний гарт шилэн тэрийг хаяад тэгээд энэ чи цаасны зураг байгаа юм чи би цаасаа аваад хай. Өөрөөр хэлбэл ингээ хогийг бүгдийг нийлүүлэхгүйгээр тус тусдаа хэрвээ янзлчих юм бол дараа нь улсууд тэрийг ашигладаг. Аваад хэрэглэхэд зөв байхгүй юу? Яагаад гэвэл Ойлгосноо байгаль ихтэй ээлтэй байхгүй тэр чинь. За юу. ойлгуулж байгаа тийм Би юм тэр шүү. мэдгүй шүү дээ. Гадааханда чи мэдгүй там болоод мэддэг олон за. Би цаасан дээр ингээд бичээ харуулж уу за. Одоо гурлаа ингээ. Сая ингээд нөгөө нэг баахан гоё ажил ярьчлаа. Одоо энэ 3 тисээ ярий та тийм ээ. 3 тис сумын хамгийн гоё газар хаана очих вэ? Бид хоёр ирвэ оч гэвэл Уурхай. гүй байж л да бас. Манай найз өөр газар хэлж магадгүй шүү дээ. Би ойлгож ин л Би да чамайг. хотлоо очих дуутай. Хаашаа? Хотлоо очих дуутай. Яагаад? Ямар хот юм? Муухай агаа. Ямар нэртэй хот юм? Юу гэж хэлдэг вүлээ тэр хотын нэрийг? Улаанбаатар. Чиний нэртэй төстэй газ дээ. Улаанбаатар, Дарханбаатар гэдэг адилхан байгаа биз? Улаанбаатар ч бас гоё л да тийм ээ. Миний хөтөнд очиод хаашаа очих дуртай? Дэлгүүр нь айхан байдаг. Хотын энд байдаг айхан. Тэгэл дэлгүүр нь орчих уу? Юу авах вэ тэгээ тэндээс? Хамгийн дуртай авах юм юу байна манай Дарханбаатарын? Замик. Чи тэгээд ээжтэй аавда бас бэлэг энэ төр авч байгаа юу? Аав нөр кампти ядраад ажил хийгээд байгаа штэ. Аавынхаа ядарч байгааг мэдж байгаа юу чи? Ааваа их цагаа. За, ирээд та хэд юу хийх вэ аавтайгаа? Одоо тэгээд онцос бас яцадал англи гаяа. Чи юу? Оронганаага бид хэд. Тэгин штэ. Аав нь тэгэхээр юу хийгээд үлдэх үү? Манай хэд талд нэг жоохон хүүхэд байдаг. Тэр бас цэцлэг оцсон. За, тэгээд тэр бас цэцэрлэгт явчихна. Аав нь ганцаараа үлдэх юм аа да ер нь амарж байгаа юм чи. Ээжтэй. Нэрээ ээжтэй. Ээж нь одоо аавд нь сайхан хоол унд хийж өгнө ш, тэ. Тэгээд ээж гэсэн өөрөө идэв. Өөрөө идэн аргагүй ш, тийм чи өөрөө идэлгүй яах вэ? Аавгийн сан амраагаад өөрөө бас сайхан амраад хоёулаа сайхан яриад хоол ундаа идэ, тийм ээ. Тэгээд бас унтаж амраа шүү дээ. Унтаж амралгүй яах вэ? Энд чи одоо зөндөө ажилдсан аав нь хэдэн хоног ажилдаг үлээ аав нь? 14 хоног. 14 хоног ажиллаад 14 хоног амардаг. Тийм учраас миний хүү эрэгт нь аавыгаа гоё сайхан амраах нь тийм ээ та сайхан өгтөж аваа. Аав ямар хамаагүй явдаг ажлуугаа. Тэгээд бас ямар хамаагүй идэг. Тий яг сайн ойлголоо. Ямар ч хамаагүй яваад ямар ч хамаагүй хүрээд ирд юм байна тийм үү? Тэгээ та нар тэгэхээр ямар ч хамаагүй уулзчихдгүү. За ингээд гурлаа одоо онцгой таалцъя тийх үү? За чи онцгой мэдхүү? Энийг л ах юм. Одоо үлмийн тэх таалган заа юу. За. Би талах юм. Тий. Талмаар гэнэ. Дардаж өөрөө таварна. Өөрөө ямар байна? Таамаар. Өөрөө таамаар байна уу? За би тэгвэл таалгачих уу? За. Чи мэдэн штэ. Гэтэ чи төрүүлж таадгүй тий. За, Монгол улсын Өмнө Говь аймагт амьдардаг. Өмнө Говь аймгийн бүр 3 тис суманд амьдардаг. Тэгээд мун мундаг төвшин төгөлдөр гэдэг аавтай. Их хөөрхөн Наранзул гэдэг
гэдэг ээжтэй. Гэхдээ дээрэс нь урангоо гэдэг хөрхөө ихчтэй. Тэгээд дээрэс Манай нь хээдэлийн хүүхдүүдийг 2 хүүхэд гаргацсан. бас уу? Нэг нь том, нэг нь жижиг охин. 2 хүүхэд гарахтаа нэг нь том, нэг нь жижиг юм байсан юм уу? Үгүй. Эхлээд ингээд гарсан байсан. Тэгээд хадаа ийм том байсан. Нэрийг хадаа ингэдэг. Тэгээд жижиг охины нэрийг Зүвэл охин гэдэг. За. Тэгээд манай Чиний найз юм уу юу? Үгүй. Бүр жижиг юм уу? Аха. Тэгээ бас хадаа нөгөө нэг жижиг ороод тэгсэн. Цэцэрлэг орцсон уу? Ааха. За би тэгээ цаашаа үргэлжлүүлэх үү таавра? Болох уу? За тэгээ тэр хүн болно штэ. Урангоо гэдэг хөөрхөн ихчтэй, Манлайбаатар гэдэг хөөрхөн ахтай. Тэгээд өөрөө сургуульд орсон 5 настай тэр хэн бэ? Эрхэнбаатар. Биш, хэн блэ? Даханбаатар. За зөв таалаа. Үл мэдэх нэр чэждэг болохоор жоохон буруу таачлаа тийм үү? За манай нэвтрүүлэгт орсон дүүдээ маш их баярлалаа. Аавда минь түргээрээ. За юу. Бие сайн бодоорой. Ажлаа сайхан хийгээрэй. Амьдралаа сайхан авч явж байгаад маш их баярлалаа. Дээрээс нь ар гэртэйгээ үргэлж сайхан амар амгалан ханстаа жаргалтай амьдраарай гэж ариун агч өрөөж хэлээгээрэй. За юу. Анганаагай дандаа хүнийг задаг. Анганаагай дандаа хүнийг задаг. Айл анган. Манай нэ. Миний үгийн агаа нөө. Миний үг зараад байна уу? Аха. Яаж зарж байна? Анганы л задаг. Манай анаа л задаг. Анаа л миний үг зараад байна уу? За хаашаа зараад байна миний үг? Хөгийн цав хаяа. За Агаа хөгийн цав хаяж гойж ийн ингээд. зараад байна уу миний үг? За яах вэ? Чидээ заримдаа тэгээ зарагдал да. За юу. Нэг хогийг хайчиж байгаарай. За. Ойлгосон. Хөгийн хайж чахад тэгээд агаа нэггүйдэ тоглоом гэснээр тоглодоггүй. Тэгсэн ирнээс хэлсэн амд өрөхгүй байна уу? Аага дүүтэйгээ нэг удаа тоглоё гэсэн бол тоглож байгаарай. За их чин загчлаа. За юу. Одоо миний үгтэй тоглох байхаа. Чи харин хогоо сайхан асгаал өгөөрэй. За юу. Тийм миний үг чи мундаг юм чинь. За одоо хоёлаа найздаа. Яах вэ? Биелгээ өгье. За. SGS компани ахчнаас нөгж байгаа. Юу гэж байгаа илээ? Хоёлаа. Бэлэг. Энэ юу байгаа илээ энэ дотор? Энэ Амттан SG. байгаа тий? Амттан байгаа. Энд болохоор юу байгаа илээ? Тоон тэнцвэр. Тоон тэнцвэр гэдэг тоглоом байгаа тийм үү? За энэ тоглоомыг энэ амттан дүүдээ бэлгэж байгаа шүү. За ёо. SGS компани ах эгч нар нь бас үл мэдэхэд бэлгэлээрээ гэсэн аливаа хааван энэ тоглоом байгаа. За бас юм ууттай юм байгаа. Энийг үл мэдэх найз дүгээрээ өчигдөр манай уурхаг маш сайхан очиж үзээ танилцаад сайхан найз олсон гэсэн шүү. За юу Би миний. тоглоомыг ойлгоцсон. Ойлгоч юм миний хүү очиод сайхан яа. Одоо энэ чи гоё юм уу байгаа. Энэ тоон өдр байгаа. Тэнгүүтээ энэ дээр нь ингэж нэг нь ингэж байрлуулад тэгээд энийг ингээд тэр тоон дээр наваач. Миний хүү гоё тоглоорой. За ёо. Эсвэл нэг хүн ингэж би ингээ харшаага харуулцаа тэгээд нэг хүн ингээ нэг тоон дээр тавиад тэгээд анаа энийг өдөрчээ гэж бодоход би энийг нь хийгээд за энэ шүү, энэ даа шүү, энэ шүү гэж гоё тоглоом. За болж миний хүү тэгвэл тоглоорой. Таар хоёлаа тоглоод ухаантай болоорой. За ёо. За эх орондоо ээж аавда, ихч ах нартаа бүгдээрэнд нь энэ 3 тисийнхэндээ Өмнөговь аймгийнханда бахархуулсан мундаг сайн эр хүн болоорой. За. Таны нэг өчигдөр өнөөдөр Анганаагаа ирэх захад би дандаа яжилдаг. Яадаг гинэ миний хүү. Анганаагаа ирэх захад би дандаа яжилдаг. Тийм миний үчидэд бажлаад байгаа тий. Чи их мундаг юм бэлээ. Ангаанаа тэгээд ага хоёртоо минь түргээрээ заа юу. Тэгээд одоо дүүгээ багхан зараарэ гэж хэлэхээс та ойлаа тийм үү? Одоо тэгээд агаа анганаа ингээд агаад ингээд би ихлээд хөгийн юмын хаяад агаа тэгээд юмын хаяа би хоёроо хаяад агаа нэг удаа юм. Яг үнэн тийм засвартай хайжээ гэж хэлээ тийм үү? Ингээ ээлжилжээ гэж хэлээ зөв үү? Ээжэл хайж байгаа. Ээлжиж хайж байгаа сайн байна. Ангаанаа тэгээд ер нь хайж гин үү ер нь? Урганаа дандаа хоол идэг. Тэгээ бас хог цүддэг. Тийм учраас та хоёр бас хогийг бол ээлжлээд хайчих хэрэгтэй шүү дээ. Тийм биз дээ. Гуйгаа дагтан тийм үү? Унгаанадаа минь түргээрээ их ажилсаг сайн охин байна гэрээ заа юу. Ээж ч гэсэн хоол хийнгээд уулдаг. Тийм шүү дээ. Ээж чинь ядрахаараа уурлаа шүү дээ мэдүү заа юу. Ээжт нь бас ингээд манай Дарханбаатар маань их сайн хүү байна. Тэгээд миний Дарханбаатрыг олон сайхан зүйл сургаад хайрлаарай. Угаасаа хайртай гэдгийг бид нар мэдж байгаа учраас тийм ээ. Ээжийг очиж үнсэрэй чи. Ойлгосноо? Юм л болгон уншиж байгаа. Юм л болгон яаж байгаа? Юм л болгон уншиж байгаа. Юм л болгон уншиж байгаа юу? Хэн? Окей, би юм л болгон уншиж байгаа. Болж юм л болгон үнсээрээ заа юу. Онц хөөхд миний үчи. Тараад уулын ойлоо заа юу. Өнөөдрийнхөө зочныг хоёлоо хэллүү эн чинь. Хин блэ? Дарханбаатар. Манай 3 тис сумын алдар
Мундаг Дархан Баатар маань манай нэвтрүүлэгт оролцлоо тийм ээ. 6 настай биш 5. 5 настай юм мундаг залуу 1-р ангид орцсон гэж боддоо. За одоо битээр ингэн заяа. Дараачийн нэвтрүүлэг хүртэл баяртай гэхээр чи хамт баяртай гэрээ за. Дараачийн нэвтрүүлэг хүртэл баяртай. Гэлээрээ. Баяртай.